За 3 минутын бичлэг. Амьдрал бол мөнхийн зүйл мөн. Мөнхийн гэдэг сэдвийг яг хаана хизээ хэлэхээс хамаарат тэр нь гоё болчдөг. Гоё гэдэг нь болохоор бүр ингээ мөнх хамт баймаар гоё найзууд байдаг. Гэтэ тэр нь алдаа оноогоо хамт засаад бие биенээ мэддэг. Тэгээ алдаагаа заслахад бэлэн, хамтдаа урагшлагад бэлэн. Тэ 20 жилийн дараач хамт байж хахад бэлэн тийм найзууд байдаг. Тэгээд тийм хүмүүс байх юм бол, тийм хүрээлэлч хамт байдаг бол, эсвэл тийм хэмжээний хүн татж чаддаг хүн бол яазтай хүн. Тэгж чаддгүй бол асуудал нь өөрт нь байдаг гэсэн үг. Ер нь хүмүүс ингэ шалтгаан хэлдэг байхгүй юу? Ингээд би тийм нээлттэй юм бишээ. Би ийм хүн, би энд гэдэг хайрцаг нүдлээд байдаг байхгүй юу? Тэг ингээ харангууд өссөн орчин бүх зүйл дээр хүнд ингээд боломжууд байдаг. Ханаас ч боломжийг гаргах боломжтой. Яг ингээд нөгөө бичлэгийн цаас ингээ хэлэхээр муухай санагдаж байгаа хэл та тэр ингээл огтонхгүй мөртлөө амьдрал заагаад байгаа юм шиг. Гэтэ ер нь зүгээр уус сүлээд нэг ийм санаа яваад байгаа шүү дээ харин ханаас ч хүн босох боломжтой гэдэг. Яг үнэндээ хаанаас хамаарад гэхдээ хэр хатуу босч ирэх вэ гэдгээс хамаарна. Жишээлбэл 90-ад оны үед тэгээ зах зээл хэцүү үед тэгээ одоо ингээд аав ээж нар нь гэр бүл салт ихтэй, архитект ихтэй, өнчин байдал ихтэй, тэгэл годамжны хүүхдүүд ихтэй өсвөлэн тэгээ ингээд хэцүү тим нэгмүүдэд стресс гарч ирэхин тулд хүн нэлийн хатуу байдлаар гарч ирдэг байхгүй юу? Тэр би бол ах нарын үеийг мэдээж тийм байгаа. Одоо яг харин тийм хатуу байдлаар ч хамаагүй гарч ирэх шаардлагатай хүрээллүүд бас байж магадгүй. Тэгээ хэцүү тэгээ ядуу тэгээ юм байдлууд байж магадгүй. Яг хэрвээ ингэ байлгыг гэвэл харин хүн болгонд байхгүй. Гэтэ чи тийм байгаагийнхаа төлөө баян хүнийг үзий яддаг сэтгүүтэй болж болохгүй байхгүй. Тэгвэл чи ингэ ялагдагч болно гэсэн үг. Тийм. Тэр хайрцагнасаа тэр хэцүү зүйлсээс чи яг зүгээр ойролж гарч ирч чадахын хэрээрээ. Тэгээ яг чиний өмнөөс амьдарч байгаа юм шиг заагаад ивэл муухай харам дахин хэлэхэд санагдчихэж байгаа байх ч гэсэн яг өнөөдөр хэлэх гээд байгаа зүйл нь багш гэдэг хүнийхээ зүгээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр орилоод ч хамаагүй гараад ирэх юм бол гэтээ зүгээр гараад ирэх юм бол чи илүү лаг болтгоо. Чи илүү олон насны хүрээлэлтэй ойлголцож чаднаа. Тэ? Яг ингээд юу гэдэг зовлон үтцээд бүтээсэн тэр хүмүүстэй шууд ойлголцож чадах байхгүй. Тэгэхээр чи ингээд хүрээлэл томорчж байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ чи 5 тухтай хүрээлэлт байдаг бол. Гэтээ тэр 5 тухтай хүрээлэлээ ч гэсэн байгаа мөртлөө оюун ухаанаараа тэр бусдын зовлон ойлгодог чадвартай болсон бол. Тэгээ бусдыг ингээ хөндлүүлэх тэр чадвартай болсон бол бас болж байна. Тэгэхээр аль ч нөхцөл хаанч байсан бай Монголын савлгаа хэтэрхий ингээд доор байгаа байхгүй юу? Монголын яг дундаж амьдралын шугам өмнө нь ингээд нэлээд доогор байж байгаа. Одоо арай гайгүй болж байгаа гэж ярьж байгаа л та. Гэтэл бас доор байж магадгүй. Тийм болохоор харин бид нар яг энэ шугамыг ингээд доор байсныхын төлөө уурлах шаардлагагүй байхгүй юу? Монгол ийм байгаагийн төлөө тий уурлах шаардлагагүй. Хэрвээ та ингээ тэрэнд нь уурладаг бол яг уурлах нь зүг. Гэтэ уурлахаас өөр юу ч хийдэггүй бол та шалтак хэлэхээс цаашгүй гэсэн үг. Одоо юу гэдэг нь те. Тэгэхээр яг энэ өгүүлбэрийг Монгол бол хогийн он штэ. Монголоос гадагшаа явна гэж хэлж байгаа хүн байгаа л да. Тэгэхээр тийм хүн байвал тэр өгүүлбэрийг ямар шалтгаанаар хэлж байгааз гэдгээс болно. Тэр хүн зөв зовлон ойлгодоггүй, ялагдагч те ингээд энэ зүйлсийг шийдэхийн тулд ингээд зөвөр шийдэе гэж боддгоо зүхтаагч тийм хүн байгаад ингээд хэлчихэж магадгүй те. Эсвэл үнэхээр яг тэрийг ойлгоцсон. Гэхдээ тэрийг өөрчлөхийн тулд бас явж байгаа хүн байж магадгүй. Эсвэл заавал Монгол гэлтгүй ер нь хүн аз жаргалыг бас хайж байгаа бол аз жаргалыг олж чадах юм бол тэр жаргалтай үедээ жаргалыг ойлгож чаддаг, зовлон ойлгож чаддаг, зовлонтой үедээ зовлон жаргалыг ойлгож чаддаг гэдэг тийм сэтгхүү байдаг штэ. Тийм сэтгхүүтэй байх юм бол үнэн байна. Дээрэс нь тэр сэтгэлгүй хандлага зөв байх хэрээрээ чи хаач амтарч чадна. Тэгтээ Монголд байгаа мөртлөө ингээд гадагшаа гарсан юм шиг сэтгхүүгээр Монголыг хөгжүүл бас болно. Тэгээ олон янзын ингээд амьдралын хэлбэрүүд хэлхүүдэндөө байгаа. Гэтэ нэг хууль нь болохоор харин жаргалтай үедээ ч жаргалыг ойлгодог, зовлон ойлгодог, зовлонтой үедээ ч зовлон ойлгож хурдан ялж чаддаг, тэрийгэ дуусгаж чаддаг. Тийм байх юм бол, бууж өгдгүү байх юм бол, зүг галц гаргалгаар гаргаж чадах юм бол, жоохон муухай зүйл хийгээд чамаагүй гяс гарч чаддаг бол амьдрах чадвар сайтай байна гэсэн үг. Тэгэхээр амьдрах чадвар гэдэг зүйл
хаана илэрж байгаагаасаа хамаарат хаана байгаагаасаа хамаарат жоохон бүтүүлгээр ч юм уу, жоохон өөр маягаар ч юм уу ирлэрч болно. Гэхдээ тэндээсээ гарч ирсэн бол мөн чанараа алдаагүй яг сайн хүн хэвээрээ гацсан бол одоо чиний хайх зүйл чинь илүү өөр зүйл шүү. Илүү том зүйлийг хайх хэрэгтэй шүү гэдгийг ах нарт олон бас үеийнхэнтэй хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Энэ хуулийг хэрэгжүүлээ сурцсан байх юм бол тэгж альч жалганаас чамаа хааж авч шийдсэн чи хаалч нөхцөлд эсвэл бүр болохоос өмнө тэр зүйлийг мэдээд орохгүй эсвэл болсон ч гэсэн ялж гарч иж чадна. Тэгээ болоод гарсныхаа дараа дагч тийм нөхцөлд орохоо болчихно гэсэн үг. Альч зовлонго түргэн дуусгачдаг мөнгөгүй байдлыг, сул дорой байдлыг хурдан дуусгачдаг. Эсвэл тэрнээсээ гарчсан бол тэрийг хадгалж чаддаг болчихно гэсэн үг. Тэгээ хэрвээ хадгалъя гэж ярьж байгаа бол тэр зүйл дээр чинь одоо миний энэ дэвшүүлж байгаа санаа болохоор яг нөхрөлийн хувьд хэлээд байгаа гэсэн үг шүү дээ. Нөхрийн хувьд чи 5 тухай ол тэгээ 5 тухай олцсон бол чи 5 тухай хадгалах боломжтой. Тэгээ дээрээс нь чи амьд байгаа нөхцөл төр эрүүл мэндэ ингээ бүх зүйлээ хадгалах боломжтой шүү. Бэлгийн чадвараа мөнгө хөрөнгөө сэтгхүүгээ хадгалах боломжтой. Сэтгхүү бол харин тасралтгүй өөрчлөж явах хэрэгтэй. Гэтэ чам тийм сэтгхүү энэ төр зөв чадвар нь байгаа бол давуу тал байна. Гол нь илүү урт удаан амьдарч илүү хүчтэй байж аль ч хайрцагнаас 100 гарч чаддаг боломж гарч чаддаг тийм сэтгхүүн шиг хандлагатай байгаарай. Өөрийнхөө муу талуудыг хурдан өхүүлж зөв байдлуудаа тодруулж чаддаг, зөв байдлаа олсон бол тэрийг хадгалж чаддаг тийм монголчууд олон байгаасай гэж хүсэж байна. Шалтгаыг баг тоочж шийдлийг олон гаргадаг. Дээрээс нь бидний дээр хэлж байгаа шугам, амьдралын шугам, ахуйн шугам бүх зүйл нь дээшээ гараад дээшилж чаддаг. Тэ дундаж шугам ч гэсэн хангалттай баян хангалттай аюулгүй тэгсэн мөртлөө аюулгүй мөртлөө хүчтэй мөртлөө тэр хүч чадлаа алддаггүй. Яг мэдээ сайхан цаг үе сул дорой хүмүүсийг бүтээдэг ч гэсэн сайхан цаг үед амьдарч байгаа хэрсүү хүмүүс байх юм бол сул дорой болдоггүй байхгүй юу? Тэр сул дорой байдлаа муу муухай зүйлээ оюуханаар нөхөд авчдаг. Тийм хандлагатай хүмүүс байх юм бол нэлцраа болдоггүй гэсэн үг байхгүй юу? Даанч хорон ертөнцид үхэл их байгаа учраас ингээд солигдчиход байна гэсэн үг шүү дээ. Тэр Чингисийн байлдан дагуулж буурна. Яа буудаг вэ гэхээр хэрсүү хүмүүс нь байхгүй болоод нэлцрээ хайсах гарч ирдэг гэсэн үг шүү дээ. Хэрсүү хүмүүс чинь яаж хэрсүү байгаагаа мэдж байгаа учраас тэр хэрсүү байдлаа зүүр хадгалж чаддаг байхгүй юу? Уян хатан байдлаар хадгалж чаддаг. Гэхдээ ер нь явандаа бид нар энэ үхлийг ялж чадах юм бол бид нар явандаа энэ эрүүл мэндийг зүүр олж чадах юм бол сэтгхүүн энэ зөв хандлагуудаа ойлголцох юм бол ирэм хөгшин залаагүй дээр дооргүй бүгд зөв ойлголцож чаднаа. Бидний харилцааны шугам зөв болж чаднаа. Тэр үртлээр хамтдаа хийндээ буруу шүмжлэхгүйгээр хамтдаа хичээцгээе. Хэцүү байгаа зовлонгуудаа хурдан ялъя. Дахиад хэлье. Хэцүү байгаа зовлонгууд байвал зовлонгоо хурдан ялъя. Зөв 5 дахыг авчиръя. 5 тухай авчирсан бол 5 тухтаа бардахгүй бай. Тасралтгүй хөгжиж, алдаануудаа оюухандаа хий. Хүчтэй байцгаая. Хүч чадлаа хадгалж чаддаг тийм хэрсүү хүмүүс болцгоё. Оюухан болцоонд алддаг, дийлэгдэшгүй, ялагдшгүй, хүлт дийлдэхгүй. Тэгэхээр тийм хүмүүс болж монголчууд болох боломжтой гэж харж байгаа шүү. Тэгэхээр хамтдаа хичээцгээе.